Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баянгол дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн хамгааллын хэлтсээс өрсийнхээ төлөө ээжүүд нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа. Энэ хүрээнд нийгэмд тулгамдж байгаа олон асуудлыг гэр бүлийн хүрээнд хэрхэн зөвөр шийдвэрлэх арга замуудыг хэлэлцсэн байна. Баянгол дүүрэгт хүүхдийн эрхийн зөрчил сүүлийн жилүүдэд буурч байгаа үзүүлэлттэй байна. Гэхдээ гарч байгаа зөрчлүүдийн 70% нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж байгаа юм. Хүүхэд жаргалтай байх хамгийн анхны нөхцөл бол ээж хүн өөрөө жаргалтай, өөртөө итгэлтэй байх юм. Тэгвэл Баянгол дүүрэг хүүхэд бүрийг хамгаалж, ээж бүрийг дэмжих бодлого барин ажиллаж байгаагаа онцоллоо. Хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага мэдээллийн бараг 70% нь гэр бүлийн орчинд яг эцэг их асран хамгаалагчийн зүгээс үйлдэгдсэн хэрэгүүд байгаад байдаг. Тэгэхээр би тэгэхэд одоо өнөөдөр бас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг ухтаад ээжүүд бас одоо хүүхдүүдийнхээ аюулгүй байрлах тал дээр нэгдэж одоо тэр хүчирхийллийг буудуулах тал дээр айл гэр эзэгтэй гэр бүлийн одоо бас нар болдог эмэгтэй ээжүүд маань одоо хүүхдэд хайрлах тал дээр ингээд нэгдэж байгаа. Үлдээд одоо би жишээлбэл одонтой ээж гэл ингэж байгаа юм. Гэхдээ бид нар бас нөгөө ээж аав гэдэг чинь өөрөө ингээд яг дагаад үүрэг хариуцлага болчихж байгаа байхгүй нийгмийн хариуцлага би одоо хүүхэд төрүүлсэнд бол чи үүрэг хариуцлага ухамсарлаад хүүхдүүдийнхээ төлөө хичээх ёстой. Би магадгүй ажил хийдэг. Гэхдээ ажил хийлээгээ хүүхдүүдээ бас хайж болохгүй байхгүй юу? Хүүхдүүдээ маш сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд тэр хүчирхийлж бол яг л эцэг эхээс л болж байгаа юм л да. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ээжүүд баярлах гэхээс илүү хүүхдийн эрхийг зөрчихгүй байхад аав ээжийн болцоо ямар чухал болох талаар Баянгол дүүргийн ээжүүд зөвлөлдлөө. Уг зөвлөгөөнөөр гарсан санал хүсэлтийг дүүргийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын хэлтээс бодлого чиглэлээр тусган ажиллах юм байна. Энэ чуулга уулзтаараас олон сайхан лекц ихтгэл тавьж байна. За энэний үр дүнд бас гарсан за мөн одоо ээжүүдийн маань одоо гарсан зөвлөмж санал хүсэлтүүдийг одоо цаашдаа бид нэр одоо хэрэгжүүлж ажиллахаар одоо төлөвлөгөө гарган ажилланаа. Хүүхэд хамгаалал Баянгол ээжүүд эмэгтэйчүүд гэдэг чиглэлээр хөтөлбөр тусгагдаж өрнө. Ямар ажил хийвэл илүү зохимжтой, илүү одоо бидний одоо ажлын үр дүн байх вэ гэдэг дээр одоо нийт ээжүүдээс санал мөн хэлэлцүүлэх хийхээр ингэж одоо цугларсан байна. Өрсийнхээ төлөө ээжүүд арга хэмжээнд Баянгол дүүргийн зорилттой бүлгийн болон идэвхтэн ээжүүд салбар бүрийн төлөөлөл бүхий 300 гаруй ээжид оролцож ирээдүйн хойж үеийнхээ төлөө нэгэн зүрх сэтгэлээр нэгдлээ. Баянгол дүүрэг цаашид хүүхдэд дээлтэй ээжүүдийг дэмжсэн олон талт ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ.